За тэгээд уламжлалт болгоод бид нар ингээд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээ өгдөг байгаа бэлэг болгож. Канада бэлэг. Оо тийм ээ. Тэгээд одоо энэ болох дээр бас амар юм юутай. Бид нар ийм study planner хийж гаргасан байгаа. Энэ ингээд төлөвлөгч дэвтэр байхгүй юу? За гайхалтай. Тэгээд хүүхдүүд маань ингээд төлөвлөгч дэвтэр дээр өөе шинэ дадал зуршил гэдээ маш олон зүйлүүдийг хийдэг. Тэгээд таны бас өдөр тутмын явдаг зүйлтэй айгүй байх нийцэх байх гэж бодож байна. Шинэхэн бас шинжлэгдэж гаргасан цагаан толгой байгаа. За энэ хоёроо ингээд нэрийн бүтээгдэхүүнүүдээ хийсэн байгаамаа. Ингээд тань бэлэг болгож өгч байгаа. Хог хүний хөгжил чинь бичгээс эхэлдэг шүү дээ. Бичгээс эхэлдэг. Бичдэггүй хүн бол амжилтанд хүрэхгүй. Ухаан жолоогүй бичдэг хүмүүс ер нь хамгийн их эмх цэгцтэй хүмүүс дандаа бичдэг шүү дээ. Тэгвэл бичдэг хүмүүс байдаг. Маш энгийн. Одоо цагт яг эмхтэйчүүд амжилттай байна гэхээр эмхтэйчүүд илүү бичдэг. Эрчүүд бичдэггүй. Тэгэхээр ер нь бичих хэрэгтэй. Өөр гоё бичих хэрэггүй. Ийм том дэвтэр заавал ингээд гоё юм нэ гэж хэлээгүй. Энэ бол яг нарийн энд гоё тус юу яцсан байгаа юм шүү дээ, тэгсэн. Дизайндаа айгүй гоё болгож гаргасан. Нэгд нь, хоёрт нь, гуравт нь гэж хагаад ингэртээ хийгээд тэгээд наран тул руу яваад юм мартахгүй авдаг шүү дээ, тий. Наазах нь тий. Наазах нь. Тэр юм бичнэ гэдэг чинь айгүй гоё. Тэгэхээр бичгтэй холбоотой маш гоё бэлгүүний бэлгийн тавьчихдаг зүр, тий. За тэгээ. За. Та намайг хүргээд өгөх юм. Бид хүүхдийг зүгээр л хаалх хүртэл дагуулдаг. Гэвч үнэндээ ирээдүйн зам руу анхны гэрлийг асааж өгдөг. Зарим хүргэлт замын эхлэл байдаг. Мөрөөдөл рүү ойртох зориг хэн нэгний хүргээд өгье гэсэн үгнээс эхэлдэг. Хүмүүр хаа нэгтээ хүрэх гэж яваа. Зарим нь хол, зарим нь ойр. Сайн байна уу? Сайн байна уу? Маш явах уу? Хаяашаа үргээд өгөөч. Харин хэн нэгний хүргэх тэрмүүчид бид өөрсдөө ч бас урагшилж байдаг. Хүргэх гэдэг бол зүг чих заах. Нөхөө. Ороо болохоос өмнө найзаараа хүргэж өгөөрэй. Аюулгүй зөв зам руу нэг хүний хөтлөөд буцаад ирэх итгэл юм. Хүмүүр ямар нэг зүйлийг хүлээж байдаг. Мэдлэг, боломж, өргөдөж буй ирээдүй. Амьдрал түүнийг нь хүргэж өгдөг хүмүүсээр урагшилдаг. Хүргээд өгье подкаст. Уламжлалт болгоод нэг асуулт идэв мамаа дээр. За энэ маань болох дээр Канадатай холбоотой. Бид нэр яг энэ Канадагаар ABC буюу бүр анхнаас нь цэгцтэйгэр хүүхдүүдийг сургаад явуулдаг гэсэн юм одоо уран дээр явуулдаг. За үүнтэй холбоотой яг Солонгос оронд очиж байгаа хүүхдүүд дээр бид нэр Солонгос майндсетийг буюу 10 наснда чи 20 наснда хийж бүтээх зүйлүүдийг хийдэг шүү. 20 наснда хийсэн зүйл чинь 30 наснд чинь чи гарч ирдэг зүйлүүд шүү гэж одоо Солонгос хүмүүсийн хөвчлэн ярьдаг юм амьдралын юм майндсет баггүй юу энэ маань. Тэгээ яг энтэй ижилхэн яг таны хувьд бас ингэж өөр дээрээ авч явж байгаа ийм одоо философи бас байгаа юу? Эсвэл яг монголчууд нийтдээ бас нэг иймэрхүү зүйл байдаг штеп гэж бас тиймэрхүү бас чиг хандлага байна уу? Одоо тэгэл өнгөрсөн 100 жил нь энэ 100 жилээ бүтээж байгаа юм байна л да. Тийм. Тэгэхээр хүнийг одоо хаана хөдөлмөрлж ийсэн тэр нь ирээдүйд бүтээнэ л гэдэг л ярьж штэ. Одоо нэг хов хүний хөгжил чинь өөрөө айгүй тийм төвхтэй зүйл нь тэр дор нь үр дүн гардаггүй байдаг байхгүй. Тийм байна. Одоо жишээлбэл өглөө бос бясалгал хий. Ямар нэгэн хөдөлгөөн хий. Ямар нэгэн одоо тэ ном унш. Ямар нэгэн сэтгэлгээний өөрчлөлт хий. За өнөөдөр би сэтгэлгээндээ өөрчлөлт хийгээд сургалтанд VIP сургалтанд суулаа гэж бод нэг хүн газ көвчөө сургалтанд суулаа гэж бодъё. Өнөөдөр өөрчлөгдөхгүй л байхгүй юу? Маргааш ч өөрчлөгдөхгүй байхгүй юу? Нөгөөдөр ч өөрчлөгдөхгүй. Харин тэн дээр ярьсан зүйлүүдийг одоо тий 10 настай хийсэн зүйл чинь 20 настай амьдралыг чинь тодорхойлно гэдэгтэй адилхан. За ямар ч байсан энэ сард хийсэн зүйл чинь 3 сарын дараах орлогыг чинь тодорхойлно л гэж байгаа байхгүй юу? Тэр яг наа чин бол Солонгосын биш. Тэр философи нь бол яг л одоо хүний хөгжлийн хүнийг одоо яа сайхан амьдруулах гэдэг философи. Зөв. Тэгэд магадгүй энийгээ дагаад нөгөө улсын нүүр айгу хөдөлмөрч хүмүүстэй юм болоо тий гэж бас бодож юм л да. Нөгөө талаараа хүн болгон би нэрээ одоо өөрөө хөдөлмөрлж иж нэрээ
дараагийнхын юмыг татаж авах гэж байгаа тариагаа ураах юм биш үү гэдэг ч юм уу бас ингэж боддог усуд байж магадгүй. Яг үнэ тийм баг. Тийм байна. За таны хувьд болохоор хувь хүний хөгжил гэдэг зүйлийг маш их ярьдаг. Мөн дээрээс нь одоо сүүлд бол бизнес коуч буюу яг одоо бизнес дээр гарч ирж байгаа захирлуудад бас аюул том сургалт орж байгаа тий. За тэгээд дээрээс нь сүүлд бас VIP сургалтууд өгөөд ингээ явж байгаа. Одоо яг энэ хувь хүний хөгжил тал дээр коуч буюу ер нь бол ингээ эргээ харахаар амьдралын коуч хийж өгöd байгаа хүн юм байна гэж бас харж байгаа л да. За бизнес хийн гэхээр би бол одоо санхүүг бизнесийн удирдлагаар төгссөн. Эдийн засгч мэрэгжилтэй. За өөрөө бас ингээд хуваараа ингээд бас нэг $300,000 хөрөнгө оруулалт аваад өөрөө бизнес хийж исэн, заалдсан. Ингээд өөрөө ер нь бизнесийн ертөнцөөс хувь хүний хөгжлийн ертөнц рүү орсон. За бизнес коуч гэхээр бизнесийн талаар одоо нэг Монголын нэг компани байдаг. Нэрийн дурдаад яг зүгээр. Ингээд бизнесийн талын логик мэдлэг заагаад байдаг. Гэвч тэр мэдлэг нь Монголын зах зээл бизнес хийж байгаа хүмүүст нь бараг л хэрэггүй. Тэгэхээр бизнесийн мэдлэг надад байлаа. Маркетингийн, стратегийн удирдлагын, хүний нөөцийн, нэгтлэн бодох бүртгэлийн энэ бүгд маш хэлбэр болно удахгүй. Угаасаа болцсон явж байна. Бүртгэлийн систем. Тэгээ энэ бүх юмнууд айгүй хэлбэр болж байна. За энэ дунд чинь хамгийн энгийн зүйл нь орхигдчиход байгаа байхгүй. Тэр нь өөрөө бизнесийн сургалт хийх гэхээс илүү хувь хүний хөгжлийн сургалт хийж, хувь хүний хөгжил дотроо хүний сэтгэлийн сургалт хийж тэгээд тэр бизнес нь хөгжих гэдэг шүү дээ. Тэр хувь хүний хөгжил нь эхлээд юм жижигхэн 10 жилийн өсвөр насны хүүхдийн юм гэж ойлгогддог байсан бол тэр бизнес нэг юм дээд сургууль эсвэл одоо бизнес хийдэг мөнгө олдог хүмүүсийн асуудал, улс их орны асуудал ингээд лаг юм болоод байх. Эсвэргээр яг нарийн ярих юм бол энэ тэг ингээд улс төрд байгаа лидерүүд нь өөрөө хувь хүний хөгжлийн асар том асуудалтай. Компани удирдах байгаа хүмүүс нь өөрөө хувь хүний хөгжлийн маш нарийн одоо тий асуудалтай. Хувь хүний хөгжлийн асуудал гэдэг чинь сэтгэл зүй асуудлыг ярьж байгаа. Хүнийг залж явдаг сэтгэлийн асуудал. Тэгэхээр энийг би өөр дээр гаргасан жишээгээр л ярьж байгаа. Хүн рүү яриаггүй. Би бизнес мэдх юм байна. За би одоо ингээд бизнесийн удирдлагаар төгсөө. Одоо би бизнес хийж чадах юм биш. Эсвэргээр хүн бэлэн болоог байсан байхгүй бизнес хийхэд. Зөв. Ойлгосноо. Тэгэхээр хүн бэлэн болоог юм чинь би бизнесийг амжилтанд болгож чадахгүй байхгүй. Солонгост очиод хар ажил хийхээр хүн бэлэн болж байгаа байхгүй. Эгон дарагдаад, хөдөлмөр хийж сураад, хүн эндээс доромжлоход сонсож сураад, тэ? Эндээс хүн магтахад хөөрөхгүй байж сураад, арх өгөхөд уухгүй байж сураад. Окей, тэгээ хүн болоод ирэнгүүтлээ энд ирээд бизнес хийхээр арай өөр төвшөнд сахилга баттайгаар хувь хүний софт скиллүүдийг өөртөө биедээ шингээгээд ирж байгаа байхгүй. Тэгж ингэж амжилт бий болж байгаа. Бас нэг харамсалтай юм нь болохоор Солонгос руу явж байгаа хүмүүсийн сэтгэлгээ нь би очиж Солонгост очиж сургалт хийлээ л дээ. Маш олон хүмүүстэй ингэ ярьлаа. Сэтгэлгээ гэдэг зүйл чинь айгүй том юм байдаг хгүй. Сэтгэлгээг өөрчлөх гэдэг зүйл. Тэн дээр бол зөвхөн мөнгө олъё гэж явж байгаа хүмүүсийн сэтгэлгээ бас ерөөхдөө их гондоо болчт юм байна. Өөрийгөө олж авсан хүмүүс нь бизнесмен болчдөг. Гэхдээ Солонгост хар ажил хийгээд хэцүү амьдарч байгаа хүн байгаа. Гэтэ мөнгө олж байгаа би мэдчихээн. Нөгөө талд очиод Солонгост очиод ерөнхийдөө хандлагын сурчаад энэ бизнес хийгээд тэр бомтой хийж байгаа хүмүүс маш олон байна шүү дээ. Тэгвэл нэг жишээ нь заяа бэлгэн шүү дээ. Нэг жишээ шүү. Тэгэхээр маш олон компаниуд байгаа. Маш олон бизнесүүд байгаа. Тэгэхээр алийг яах вэ гэдэг бол хүний сонголт л тоо. Ихэнх нь бол Солонгос хэцүү ингээд хэцүү надад бол яг очиод ингээд уулзсан болохоор энэ надад зүгээр хальт орж ирсэн дээр нь хэлчихэж байгаа. Тийм. Түүнээс бол тэнд бол асар их юм сурч байгаа. Асар их юм сурт юм бил. Тийм амархан ч газар бас биш үлээ тий. Тийм. Окей, тэгвэл хүн гэдэг зүйл хувь хүний хөгжил гэж байгаа энэ хувь хүний хөгжил гэдэг зүйл өөр дээрээ хэрэгжсэн, өөрийгөө олоод чадсан хүмүүс нь бизнес хийгээд одоо ингээд CEO төвшөнд өөрийгөө ингээд авчиж чадсан. Нөгөө хэд нь болохоор чадахгүй байгаа гэж байна тий. Тэгэхээр энэ нөгөө нэг үзүүлэлт маань нөгөө бидний яриад байдаг нөгөө генерашн руу ингээд орох уу? Магадгүй одоо ингээд бидний хамгийн Монголд одоо хамгийн том асуудал нь нөгөө нэг жинзийн нар чинь ажил хийж чадахгүй байгаа дээ. Гэл те. Одоо би ч гэсэн жинзитэй л ажиллаж байна л да одоо гэдэг шиг ингээ харахаар. Тэгэхээр жинзийн болох байгаад байгаа юм уу? Яг тэр хувь хүний хүн хөгжилтэй болох байгаад байгаа юм уу?
Энэ аяг юундаа байгаад. Гоё асуулт биш шүү наач. Жинзийн болохгүй байгаа мó, хов хүний хөгжил нь болохгүй байгаа мó гэхээр. Ээж аав нь болохгүй байгаа. Багш нь болохгүй байгаа. Ерөнхийдөө нийгмийн хүрээлэл нь хүний бүтээдэг байхгүй. Тэр жинзийнэр буруу өгнө. Гэхдээ жинзийнэр эцсийн үндэ хүрээлэл бидний бүтээсэн гэ гоншгонох юм бол тэд нар насаараа тэг гоншгонж амьдрна. Жинзийнэр харин өөрөө өөртөө амьдрах учраас өөрөө өөрийгөө өөрчлөхөөсөр аргагүй байхгүй. Тийм ээ? Түүнээс биш ээж нь хүмүүжүүлсэн, багш нь хүмүүжүүлсэн. Тэ ах トゥ амраг сад нь хүмүүжүүлсэн, нийгэм нь хүмүүжүүлсэн жинзи нэг талтай мөн. Нөгөө талдаа жинзинэр өөрсдийнхөө хов хүний хөгжилд анхаарад өөрийгөө ялаад гараад ирэх юм бол жинзи бэ нү, бензи бэ нү өстө ямар ч генериш хамаагүй зүгээр л хүн өөрөө өөрийгөө өдөртчдэг нэг бие даасан хүн болно шүү дээ. Тэгэхээр одоо та бүтээгтэй хамтарч ажиллахад хэд нар чинь аяндаа хурдтай болоод ирнэ. Аяндаа уцсаа уцхаа болоод ирнэ. Аяндаа их тунтаад ирнэ. Тэгээ ямар хуу одоо тийм хүсэл эрмэлзэл ажил хийх хүсэл эрмэлзэл хандлагатай байна гэдэг нь эндээс далд ухамсар нь ямар байна гэдгийг харж болно. Тэр далд ухамсар гэдэг зүйл чинь хандлага байхгүй. Хүн болгон чинь нэг далд ухамсар ярьж байгаа шүү дээ. Яа тэгээд төрүүлээд би ярьсан. Тэгэл ярьж байгаа бүгдээрээ сайхан ярих хэрэгтэй. Хандлага өөрчлөгдөж, далд ухамсар өөрчлөгдөж, итгэл үнэмшил өөрчлөгдөж, дадал зуршил өөрчлөгдөж, бүгдээрээ гоё амьдрын шүү дээ. Одоо ингээд өдөрддөг хүн нь гоё амьдрын, өдөрдүүлдэг хүн нь гоё амьдрын. Одоо ингээд сошиалор та одоо ажилдаа авах гэж байгаа бол энэ жинзийн нэрийг ойлгох хэрэгтэй. Гэт маш олон тийм одоо өмөрсөн юмнууд их гардаг. Багш нарын нөө. Хүний нөөцийн багш нарын юу? Тий, та нар ингээд жинзийг ойлгох хэрэгтэй. Тэгж та нар ажилтан болно гэл. Тэгэнгუთ би магадгүй энэ жинзийг ингээ ойлго гэдэг зүйл нь эцсийн түвшинд тэр хүмүүс биднэрт яагаад нийцүүлж болохгүй юм бэ? Яагаад ингээд бас ажиллаж ингээд болохгүй юм бэ гэдэг зүйл байна. Ганцхан юм хэлээ заяа. Манлайлагч нь өдөртдөө. Жинзинэр манлайлагч бол тэднэр өдөртөө тэднэр дотор хөтлөгдөд юм. Бизнес удирдах байгаа хүмүүс нь өөрсдөө манлайлагч хэрвээ байвал тэр манлайлагч нь удирд хайрл. Тэ? Хайрл халынаас үзүүл. Халуун чулуугийн долоолго. Нэр халуун чулуугийн загин болохгүй амбард. Болохгүй хайрл, тэвэр. Тэгтээ хүнийг шүү дээ, тэ? Яагаад тэдрийг ойлгох гээд байгаа тэр өнцгөн нэг өнцгөн зөв. Тэр нь юу гэхээр хүнийг шүүмжилж уурш нь явуулдаггүй. Хашрааж уурш нь явуулдаггүй. Хүн бол хайранд идэгдэг. Ерөнхийдөө хайрлна гэдэг нь болохоор амбард нь гэдэг чинь би хүүгээ хайрлаж байгаа хэлбэр байхгүй. Загинжийн гэдэг чинь би хүүгээ хайрлаж байгаа байхгүй. Тэ? Бити цаг алдаад байгаа ч, хурдтай байгаа ч, энийг ойлгооч гэдэг тэр зүйл нь хал үзүүлж байгаа нэг тэр. Буцаагаад болдгоо шүү гэж тэрж хайрлаж байгаа. Эсвэл алдаа хийл гэж хайрлаж байгаа. Ер нь хүн алдчихад сурна шүү дээ хөрхий. Би ч одоо нөл алдаа. Чи ч нөл алдаа. Энэ аваргууд бүгдээрээ нөл алдаанууд. Тэгээ алдаа гаргахгүй гих тусмаа улам алдаа гардаг. Тэгэхээр тэд нар бол нөл алдаанууд юм чинь алдаануудын сайхан хийлгээд тэгээд тэдний хандлага угаасаа өөрчлөгдөнө. Алдаа хийхгүй л тэр сурахгүй. Тэр энэ манлайлагчийн чиглүүлнэ гэсэн үг шүү. Хайрлах, үүргэн тэднэрт байгаа халаглах тий. Тэгээ одоо хал үзүүлэх, халуун чулуугийн долоолгох, ажлын хийлэг, ширээнийх нь булан өргүүлэх. Гэхдээ бол манлайлагч бол өөрөө нүдэрээ үзүүлэх хэрэгтэй л тий. Манлайлагч өөр үлгэрлэл шүү дээ тий. Дор хаяж багш хийж байгаа бол та 5 цаг, 8 цаг цай уугч хүн ингэ зогсоод багшилж үлгэрлэж үзүүлэнгүүт л нөгөө залуучууд чинь манай захирал, манай багш, тэгээ насаа багш маань ингээд бидэд үлгэрлж харууллаа гэж дагаал хийн шүү дээ тэр их. Тийм байна. Хандлага гэдэг зүйл бол нөгөө далд ухамсартай маш холбоотой. Үйлдэлээрээ шууд илэрдэг. Тэр хандлага гэдэг чинь тэгээд шууд далд ухамсар. Энэ дээр одоо жишээлбэл хүн дотоод дуу хоолойгоо сонсоод яаж өөрхөн бодит амьдрал дээр нөлөөлөх вэ? Ер нь коучинг яагаад ийм коуч гарч ирээд байгаа? Яагаад ийм коучн дадал гэдэг ийм хүнд хэрэгтэй байгаа гэхээр манлайлагч хүн коуч байх хэрэгтэй. Тэгэхээр хүнийг ойлгодог сэтгэл зүйч байх хэрэгтэй. Ерөөсөө сэтгэл зүй мэрэгжилтэй бол гэж хэлээгүй л дээ. Тэр хүн болгон сэтгэл зүй мэрэгжилтэй болоод байгаа. Тэгээд ямар юм терапи гэдэг ингээд ийм үгээр яриад байгаа. Тэр их чинь ингийн хүн ойлгохгүй шүү дээ.
Сэтгэл зүй гэдэг чинь хүний ухамсарыг, далд ухамсарыг хүний хаана өвдөд байгаа, хаана уурлаад байгаа, хаана баярлаад байгаа, хаана шунаад байгаа, хаана атааргаад байгаа гэдгийг тэр жинзэнэрийг ойлго гэж байгаа. Ойлгоо тэр асуултын коучинг чадраар асуул. За юу бодож байна? За асууж ярилцъя. Тэнгүүтэл чи нэг ойлооч ч юм уу, дуулаач ч юм уу, уурлаач ч юм уу, зүхтагач ч юм уу нэг ярина. За тэндээс л ер нь эхлэн шүү дээ. Тэгээд цаашаа бол нарийн юмнууд байж л байгаа шүү дээ. Гэхдээ ер нь бол тэгж эхлэх чадвар нь өөрөө жинзэнэрийг болон би ч гэсэн жинзи байсан шүү дээ. 20 настай байсан шүү дээ. 19 настай байсан шүү дээ. Тэгээд намайг 19 настай байхад ч гэсэн одоо үеийн залуучууд ийм болжээ. Тэдний банд их цантай болжээ гэл. Гэхдээ тийм л байсан шүү дээ. Аягаар ялгаа авахгүй. Адилхан залхуу байсан шүү дээ бид нар. Яг л адилхан залхуу байсан шүү дээ. Тэгэл адилхан хөдлөхгүй л байсан шүү дээ. Тэгээ өөрөө ингээд амьдрал нь бүх юм нуруунд дээр нь тулаад ирэхээр босоод өгцгөө хөдлөх нь үстэй. Цаг нь ирэхээр угаасаа хөдлөө. Хөдлөн. Тэгээ өдлөхгүй бол тэгээ сайхан тэгээ ойлаа тэгээ булан цоож явахгүй. Тэгээ. Эрэм гэхгүй бүгд тэ адилхан шүү дээ. За одоо жишээлбэл сөрөг бодлосоо ер нь хэрхэн салах вэ? Яг энэ одоо хувь хүний хамгийн нөгөө дандаа тулгарч идэг хүн болгонд л байдаг байлгүй тий. Сөрөг бодлоос салахын тулд яаж бас удирдах вэ? хамгийн амархан. За. Удирдах гэж яах юм бах тий. Сайхан унтах хэрэгтэй. Сөрөг бодлоос салъя гэж хэрэг бодож бол эхлээ сайхан унт. Уцаа унтраагаад унт. Бодлоо унтраач чадахгүй. Унтна гэдэг чинь одоо бодлоо унтраахыг хэлдэг шүү дээ. Яг тэр бодол нь унтрахгүй байна. Бодол нь унтрахгүй, сэтгэл нь унтрахгүй байна. Сэтгэлд нь нэг юм байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ сэтгэлийг унтраахын тулд сэтгэлийг амгалан болгохын тулд юм хийх хэрэгтэй байхгүй. Тэр нь бол бясалгал байдیں۔ Гүүх байдیں۔ Гүүх бол хөлсөө гаргах болвол ингээд хүний ингээд өнгөрсөн дэми бодлоос салчих. Би үргэлж хэлдэг шүү дээ. Өнгөрснөөсөө салчихаа. Амьдрал чинь гэрэлтнэ, итгэл чинь гэрэлтнэ, ирээдүй чинь гэрэлтнэ гэдэг чинь. Өнгөрснөөс салгадаг зүйл хөлсөө гаргах байхгүй. Таныг бол сэтгэлийн гүн рүү орно. Бодол унтрахгүй байна. Бодлыг унтраахын тулд зүрхийг унтрах хэрэгтэй. Зүрх одоо хайр дурлж чатаад унтрахгүй шүү дээ нөхөр минь. Ойлгосноо нэг охин хөөхөн охин харчаад, нэг хөөхөн банд харчаад, нэг хөөхөн мөнгө харчаад, хөөхөн машин харчаад, хөөхөн утас харчаад тэрлүү ингээд шунаад унтахгүй шүү дээ. Эсвэл одоо өнгөрс өчтөр нан чамаа гомдоос нэг хүний ямиг бодоод тэгээд ингээд унтахгүй шүү дээ. Өөрийгөө зовоогоод шүү дээ. Гомдоо л гэдэг. Гомдоо зүрх нь гомдоод ихэр чинь тархин гомдоод тэгээд унтахгүй байна. Тэгээс яаж тэрнээс салахгүй шүү дээ. Тэгээд эхний ээлжинд унтах хэрэгтэй. Чиний асуулт юу вэ? Яаж тэр сөрөг юмнаас салах вэ гэсэн шүү дээ. Унтах хэрэгтэй, амрах хэрэгтэй. Та яагаад яг ийм бизнесийн коуч гэдэг салбар руу өсрээд ороод ирвэ? Би бизнесийн коуч гэдэг салбар руу өсгөж ороогүй. Би өөрөө яг бизнесийн хүн. Би өөрөө яг бизнесийн хүн. Одоо цаашдаа өшөөж бизнесүүд зөндөө бизнесүүд хийн. Өөрөө ингээд. Юм зарна. Өөрийнхөө оюун ухааныг зарна. Хүмүүсийн сэтгэлгээнд гал оч итгэл өгөх үүрэгтэй. Тэрийгээ бас хийн. Энд чи зарж ийн гэсэн үг шүү дээ. Би яагаад үнэтэй зардаг вэ гэхээр миний сургалтууд яагаад сая төгрөгийн үнэтэй 300 сая төгрөгийн үнэтэй ингээд үнэтэй байдаг цагийн хөлс хүмүүс яагаад ингээд үнэтэй байдаг вэ гэхээр хүн над төлж байгаа биш. Өөртөө төлж байгаа байхгүй. Гэхдээ үн төлж авсан юм аа хүн хайлна гэжтэй. DJ mic-ийг 2 сая төгрөгөөр авал энийг хайчваа яли тэр цэнэглэгч нь хаана байна гэнэ үстэй. Энийг би чамд бэлгэлчүүл яах вэ? Надад хүн бэлгэлчүүл яах вэ? Яг насаа өгс юм да. Хаягдтаа л биз. Тэгэхээр хүн өөрийнхөө оюун ухааны төлөө, өөрийнхөө амьдралын төлөө, хүн өөрийнхөө зовлонгийн төлөө гүйж төлбөрөө төлөх ёстой байхгүй. Тэгээ би бол угаасаа бизнесийн удирдлага гарч төгссөн өөрөө эдийн засгч мэргэжилтэй. Тэгээ ер нь бол эдийн засгийн талаар надад өргөн цар хүрээтэй мэдлэг байгаа. Гэхдээ би эдийн засгийн талаар ярих одоохондоо илүүц байна. Тэгээ зүгээр энэ хүмүүс нь гоё болох хэрэгтэй юм байл л шүү дээ. Амьдрал нь ядуу байх нь хамаахгүй. Карманд нь мөнгө байхгүй нь хамаахгүй. Хүний өөрийнх нь хөгжил өөрөө гоё байх хэрэгтэй юм байл л шүү дээ. Тэгээ хүний хөгжил гэдэг ийм том сэдв байгаад тах чинь. Тэгээ энэ дээр хийх ажил их байна шүү дээ. Олон чам дээр ч их байна. Чи одоо хүний хөгжилтэй ажиллаж байгаа хүн шүү дээ. Энэ одоо эрдэм ном өгж байгаа, энэ хэл боловсрол өгж байгаа чинь хүний хөгжилтэй. Хүний хөгжлийн hard skill-тэй ажиллаж байгаа. Би бол soft skill болон сэтгэл зүйн эрүүл мэндэд ажиллаж байгаа. Бизнесийн мэдлэг. Эргээд эн чинь том утгаараа мэрэгэн ухаан болдог.
дахиад бүр том утгаараа бол асар өндөр мэдрэмжтэй хүн болдог. Харилцааны, зориг, итгэлийн. Тэр энэ бол маш гоё сонирхолтой ажил. Тийм учраас би бизнесийн чиглэлийн коуч хийн, бизнесээ хийн. Амьдралын асуудал бол угаасаа дуусахгүй. Амьдралын асуудал дуусах. Нэг л тохиолдол дуусна. Тэр нь юу вэ? Бүхэд үү? Бүгд баяртай болно. Өөр баяртай, орлого баяртай, тэ хайр баяртай, аз жаргал баяртай. Тий. Бүх юм баяртай бол. Ганцхан амьдралын асуудал хизээж дуусахгүй. Ганцхан тохиолдол дуусна. Амьдралын асуудал дуусгах гэж байгаа бол үзэгчид та нар андуурч байна гэсэн үг. Тэгэл асуудалтайгаа цуг явна. Хөтлөлцөөл явна. Өөр арга байхгүй шүү дээ, тийм үстэй. Тан дээр одоо VIP сургалт хийж штэ тий. Яг энэ дотор нууц өшөөл та яг юуны талаар илүү их ярьж байна. Хүмүүсийн алдаа дээр тулгуурлаж байна уу? Кейс авах нь. Үгүй ер нь бол 9 удаа VIP сургалт хийлээ. За гадаадд бол Солонгост хийлээ. Орон нутагт бол хамгийн Баян аймаг буюу Өмнө Говь аймаг, Манлайлагч аймагт хийлээ. Өмнө Говь аймагт хийлээ. Улаанбаатар хотод 7 удаа VIP сургалт хийлээ. Хүн театрт хийлээ. За галерейд хийлээ гэл ингээл сая төгрөгийн 300 мянган төгрөгийн сургалт бүх сургалтуудаа дүүрглээ. За энэ жил Монголд бол яг энэ 2025 онд ч юм уу сургалтаар начиг их сургалтын мөнгө олсон хүн байхгүй хаа. Вау. За ер нь угаасаа үнэн тийм байх. За тэр тусмаа танхимын сургалт. За энэ дээр юу өгдөг вэ гэхээр миний яг энээс өмнөх ярьсан зүйлүүдийн талаар л дэлгэрэнгүй ярьдаг. Балд ухамсар гэж юу юм? Сэтгэлийн гүн гэж юу юм? Хандлага гэдэг байгаа чи юу юм? Харилцаагаар яаж илэрдэг? Харилцаа нь бидрийг яаж бүтээгээд байгаа? Бизнес нь харилцаатай ямар уялдаатай? Харилцаа борлуулалт хоёр нь юу юм? Хүн өөрөө өөрийгөө удирдна гэдэг нь юу юм? Тэ? Эцсийн дүндээ амьдрал өөрөө бид нар юуны төлөө амьдарч байгаа юм? Гэдэг. За тэгээд яаж аз жаргалтай амьдрах юм? Тэгээд зовлонтой амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрж яаж болд юм уу, болдгоо юм уу? Гэх мэтлэнгээр саяны энэ ярьсан зүйлүүдийг ерөөсөө дэлгэрэнгүйгээр 4 цаг. Тэгэд би бол танхим дотор яг онлайн сургалт үнэт үнэтэй орчин үеийн шинжлэх ухааны технологийн дэвшлиг ашиглаж онлайнаар юм явна. Гэвч энэ танхим дотор ингээ бие биенийг хараад ингээ ярих чи өөр шүү дээ. Нансагийн сүнсийг мэдрээд тэр залуугийнхаа төвшөөгийн ингээд хүмүүсийн сүнсийг мэдэрч ярина гэдэг чинь амьд байхгүй юу? Маш олон хүн тусалсан, маш олон хүмүүсийн борлуулалтыг өсгөж өгсөн, маш олон хүмүүсийн стрессийн зардлыг бууруулж өгсөн, маш олон хүмүүсийн цагийг хэмнэж өгсөн. Хамгийн гол нь цагийг хэмнэж өгдөг байхгүй юу сурвалжаа. Тэгээ ном уншаад, над чи ингээ асуудалд ороод, өрөнд ороод, дараараа гэж явж байхаар тэрийг товчилчих хэрэгтэй байхгүй юу? Тэ? Тэгээ нэг ингээд бүр ингээ стресстэй унах гэжсэн бол стрессийн зардлыг. Дээрээс мөнгөний хэмнэж өгнө. Надад сая төгрөг төлөх биш. Эсвэргээрээ хитэн сая төгрөгөөр хэмнэж явах хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас хүмүүс би биш юма гэхэд коучтой бай. Энэ хүний чаддаг юмнаас сур гэж байгаа байхгүй юу? Цаг хожин. Цаг хожин, стресс хожин, мөнгө хожин. 3 юм зардал байдаг шүү дээ. Стрессийн зардал, мөнгөний зардал, цагны зардал. Энэ дотроос хамгийн амар зардал нь та нарыг бүх асуудлыг чинь дуусгадаг зовлон зардал ч өөр стрессийн зардал байхгүй. Стрессийн зардал чинь номер 1 зардал байдаг учраас энэ зардлыг хэмнэх хэрэгтэй. Энэ зардлыг хэмнэхийн тулд тархин дотор байгаа энэ мэдлэг чинь эмх зэгцтэй байхгүй бол та нар бизнес хийнэ гэж мөрөөд. Зүгээр нэг ямиг хоёр болгоод зарахыг бизнес гэж хэлэхгүй. Өөрийгөө удирдахыг бизнес гэж хийнэ гэж хэлнэ шүү дээ. Тэгээд мэдээж одоо энэ аягийг зарна, хоёлын цэцгийг зарна тий. Ор хөнжлийн давуу зарна, гутал зарна, цаг зарна, утас зарна. Тэ одоо Mobicom бол нэгж зарна тий. Одоо юу гэдэг та бол одоо Солонгос хэл зарж штт тийм үстэй. Банк бол мөнгө зарж байна. Банк бол мөнгө зарж байгаа штт. Оронд нь хүү гэдэг төлбөр авч байгаа штт. Тийм гэсэн үг. Тэгэхээр ер нь юу ч зарж байгаагаас хамгаараад өөрийгөө зохион байгуулах, ухаанд суралцахгүй болвол бизнес гэдэг чинь нэг юмыг хоёр болгож зардаг юм биш ээ. Стрессийн зардал, мөнгөөр гардаг зардал, цагаар гардаг зардал гэ байдаг. Тэгээ энийг ингээд сонссон чинь таны итгэл өгдөг мэрэгчлээ ингээд тий. Нэг энэ санаанд орлоо.
Тэгэхээр та бас өөргөө тэгэж нөгөө нэг бас Итгэл зүйч гэдэг. тий тэгэж хэлсэн нь бас одоо энэ бүх зүйлтэй уялдаа холбоотой байна гэж харж байна. Энийг би хэлээгүй нагаан буугаа хэлсэн. Гэхдээ би бол яг итгэл зүйч юм бэл. Аа. Яг л хүн өөрт нь чамд хэлчин байгаа. Энэ хүмүүсийг өдөрдөх амчин байгаа. Хөл гарчин байгаа, идэх хоолчин байгаа, ярих яриачин байж байгаа. Чамд сэтгэлд чинь итгэл хэрэгтэй байхгүй. Нэг мөнгөтэй хүн бизнес хийдэггүй. Биний тэр яриач одоо эдэн сая хандлт авсан шүү дээ. Хүн мөнгөтэй бизнес хийдэггүй маа. Ерөөсөө сэтгэлд нь байгаа итгэлээр бизнес хийдэг. Тэгээ итгэл нь унтсан байдаг. Итгэлийнх нь гал нь богцсон байдаг. Яах вэ, юу хөө гэдэг бүр ингээд мухардалд орсон байдаг. Тэрэн дээр нь сайхан итгэл өгчдөг. Тэгэхдээ итгэл өгөхдөө чи чаднаа гэдэг нэг юм арзан юм ярихгүй шүү дээ. Эн чинь бүр техниктэй. Хүнтэй яаж хүнийг яаж хүн болгож түлхэж чиглүүлдэг вэ гэхээр хүнийг шүүмжилдэггүй л байхгүй эхлээд. Гараад алгаадаг. Чи бол ингэ гэж хэлэхгүй шүү дээ. Хүнтэй ажиллах, хүний сэтгэлтэй ажиллах, хүний зоригтой ажиллах, хүний итгэлтэй ажиллана гэдэг бол бас арай өөр мэдрэмжийн асуудал. Тэр зүйлийг хүн өгөөд ирэхээр босоод хүн чи өөрөө мөнгө олоод, өөрөө уучраа олоод, өөрөө өөрийнхөө хийж чадах юмнуудыг бүгдийг хийгээ явчих. Надаар заалахгүй. Тэр нэг зүрхний очиг ил бадрааж өгөх. Тэрийг л хийж байгаа юм тий. Тэгээ тэр хүн өөрөө тэр нь өөрөө тэг шамгаланд байдаг байхгүй бас. Тэгээд ингээд буст хийлгээд хэсэг галзуу явж байгаа хамраараа бүдэрч унах биш. Эсэргээрээ тэр чинь юу ч тохиолдсон сэтгэлийн тэнхээтэй тэр хүчийг суулгах хэрэгтэй тэр хүнд. Ун босон ойлон дуулан тэр бол ойлгомжтой шүү дээ. Баярлан хөөрнө. Тэр бол ойлгомжтой. Тэр дундаас бусаад ингээд тэг шамгалангаар босч ирээл үргэлжлүүлдэг байх хэрэгтэй. Зогсож болохгүй. Тэрийг чинь нэг консистентли буюу тууштай байдал гэдэг шүү дээ, тий. Coincidence гэдэг байхаа. Тийм байна. Танд одоо бизнес эрхэлдэг маш олон хүмүүс одоо ханддаг байлгүй дээ, тий. Тэр хүмүүсийн хамгийн том одоо зовлон одоо ингээд туулсан байгаа одоо тэр миний ярьж байгаа зүйл. Энэ ярьж байгаа зүйл байна. Ерөөсөө тэднэрт мөнгөний зовлон тэд мөнгөний тоо бол 200 сая байна уу, 2 тэрбум байна уу, 20 тэрбум байна уу. Яа, гэл адилхан. Одоо тэгээд ер нь хүний зовлон адилхан. Одоо тэгээд энэ баян гэдэг хэлээд байгаа энэ хитэн тэрбум тунгууд чинь яг л адилхан биднэртэй адилхан бөөн зовлонгийн далаа болцсон байгаа. Сэтгэлээ амгалан болгож чадвал тэд нар яг сайхан хүүхэд чиг сайхан байж байгаа. Хүнээс л шалтгаална. Гэхдээ МС-с зовлонгүй гэж бодож байна. Асар том зовлон байгаа. МС-с Vipassana бясалгалыг авсан шүү дээ, мэдхүү та нар. Vipassana бясалгалыг 10 хоногийн хөтөлбөрийг Монголын ганцхан компанид хамгийн том компаниуд дотроос МС-с авсан шүү дээ. Сэтгэлийг тэр хүмүүсийн сэтгэлийг тогтоох гэдэг шүү дээ. Тэгжиж бүтээмж хийх гэдэг шүү дээ. Энийг олж харал да. Энэ хүмүүс энийг олж харахгүй байна бизнесмэнүүд. Хоцрогдсон байна энэ бизнесмэнүүд. Мэдлэг Harvard хоцрогдсон шүү дээ аль хэдийн. Энд чи ChatGPT гарч ирээд баг Harvard-ын талаар мэдлэг Harvard Business Review надад хэлээд өгөөрэй гэхэд Harvard ChatGPT-ийн нэг $9 эрхийг авахд надад бүгдийг хэлээд өгөндөө. Надаа баг яриад ингээд бичлэг болгоод надад өгööдөх гэнгээл өгч штэ. Таны бас одоо ажил хэрэгт чинь ChatGPT хэр их орж ирж байна? Хэмээл аяа. Би нөх амир хэрэглэхгүй. Гэхдээ ер нь бол яг хэрэгтэй үед нь дор нь хэрэглэн штэ. Тэр чинь л өөрөө хүнд хэрэгтэй баг. Яг хэрэгтэй үедээ хэрэгтэй юм л хэрэглэн. Хэрэгтэй юм аа, хэрэгтэй үедээ хэрэгтэй юм л хэрэглэн. Одоо Солонгост нэг ChatGPT холбоотой нэг юм болоод байна л да. Гарч ирсэн чинь 10 жилдээ хүүхдүүдийг CEO mindsetтэй болгоно. Удирдагч, зохион байгуулагч ийм төлөвтэй болгох хэрэгтэй байгаа. Тэгжиж бид нар энэ ChatGPT 900 дээр одоо хүүхдүүд маань одоо яг амьдрч чадна гэдэг нэг ийм одоо давалгаа яваад байна. Энийг та юу гэж харж байна? Худлаа. За. Одоо би солонгосууд намайг сонсож байгаа бол хэлхийсэн. Дэлхийг сонсож байгаа бол хэлхийсэн. Өөрийгөө удирдах чаддаг хүн л ална. Яста чинхэн юу л юу вэ? Өөрийгөө удирдах чаддаг хүн солонгос хэлд сурна, англи хэлд сурна, бүсё байтхаа сурна, бизнес ээж удирдна, гэр бүлээч удирдна, өөрийгөө ч удирдна. Сэтгэлээ удирддаг хүн энэ 21-р зуунд, 22-р зуунд ална. ChatGPT болол бидэрт зүгээр туслах үүрэг гүйцэтгэв.
Тэр энэ сэтгэлээ удирдах залдаг хүн л ер нь дэлхийг эзлэндээ. Дэлхийг эзлэгч байх те. Өөрийгөө эзлэндээ. Өөрийнхөө учрыг олондоо. Түүнээс биш тэр гадна талт асуудал ерөөсөө байхгүй. Тэгэхээр би бол бушуухан энэ өр хүүхдүүдээ тим юмд сургана гэж хэлэх хэрэгтэй. Тэгэл нэг ингэч юм гоё бие даасан хүмүүс. Бие даасан хүмүүс ертөнц хөмрөө ковид болж исэн ч гэсэн тэгэл хамард орхоо хийгээ байждаг байхгүй. Юу ч болж исэн. Юу ч болж исэн тэгэл тэр бие даасан ингээл өөрийгөө өдөрч чаддаг юм чи уртгаа хийгээл байждаг. Уртх нь юу юм мэдэхгүй те. Магадгүй спорт байж магадгүй, хэл сурах байж магадгүй, тоо сурах байж магадгүй те. Юу сурах юм мэдэхгүй тэгээд нэг хөв хүний хөгжил байж магадгүй, тэрийг ном байж магадгүй. Тэр номоо барьж аваад суучих. Үлгэрийн номоо уншаад. Тэг үлгэрийн ном гэснээс үлгэрийн ном аягүй сайн уншаарай. Том жижиггүй. Яагаад гэвэл энэ эрг сэтгэл хөдлөл гэдгийг бадраа. Ягаад гэвэл ханхуу гарч ирэл насатаа сууж гинэ гэдэг имийг чинь үлгэрийн ном чи 70 тухамсар цуулж өгдөг байхгүй. Тэгээ бид нар яагаад үлгэр уншаад үлгэр сонсоод байдаг гэдэг чинь төсөөлөл гэдэг юм чи эрийг болгодог зүйл байхгүй. За яста 100 сая долларын юм ярьлаа да. Тийм байна. Би энийг сая 2 3 хоногийн өмнө нэг сонссон юм аа. Тэгсэн чинь манай хүү одоо 3 настай. Тэгэд ном унших дадлыг одоос хийж байгаа. За. Номтой ч хоёрхан байлгаж байгаа гэсэн. Тэгээд тэгсэн чинь тэн дээр сургалт орчих. Тэгээд сургалтаар надаа юу гэсэн гэхээр одооноос хүүхд чинь номтой танилцж байна гэдэг бол төсөөлөн бодох чадрыг хүүхдэд суулгаж чинь нэг ёсондоо юмыг ингэж өөртөө хүлээж аваад төсөөлөн бодоод дүгнэлт гаргах авьяас маш сайжирдаг. Гэлчихэж байгаа байхгүй. Тэгээд одоо ингээ харахаар эцсийн төвшөнд юмыг ойлгоод тэрнээсээ гол утга санааг нь гаргаад тэрэн дээрээ эргэцүүлэл хийгээд дүгнэлт гаргадаг хүн гээ явцдаг болсон юм шиг надад санагдаад байна. Тэгээ таны ярьж байгаатай амар маачлаад байгаа тэр. Өөрийгөө удирдах байгаа байхгүй тэр чинь. Энэ ярьж байгаа зүйл намайг муулж ийн би нэг тоох эсгүй юм байна. Тэ? Энэний ярьж байгаа юм намайг магтж байгаа юм байна. Би тоох эсгүй юм байна. Гэж хүүхд чинь эргэцүүлж сурж штэ. Тэгэхээр тэр чинь өөрийгөө удирдсан хүн болж байгаа. Гоё байхгүй. Тэр ном өгнө штэ. Ном чамааг уншдаг. Өгөө гэлээ. Чи намайг уншдаг. Ном чамааг уншдаг гэдэг чинь хүүч нь өөрөө тийм өөрийн гэсэн үзэл бодолтой болж байгаа юм. Гэхдээ хин нэг нь чамтай насаа чи одоо ийм хүнтэй суу гэдээ ээж чи хэлэхэд чи тэр хүнтэй ийм хүнтэй битээ суу гэхэд чи суухгүй байлаа гэж чи хүнээр толгоогоо мэдүүлж ийн гэсэн. Хин одоо чи энэ ажлыг хийгээд хүнээр толгоогоо мэдүүлэх биш хүүч нь өөрийн гэсэн үзэл бодолтой болж ийн гэсэн. Чи өөрөө өөрийн гэсэн үзэл бодолтой болж ийн гэсэн. Хүнээр толгоогоо мэдүүлсэн хүн яадаг мэдхүү. Хүний мөнгө болдгийг эхлээд ламаар бөөгөр толгоогоо мэдүүлээд ивэл дараа нь хүний хувцс болно. Дараа нь хүний тарих болно. Дараа нь хүний боол болно. Хүний олз болно гэж энийг хэлж байгаа шүү дээ. Өөрийн гэсэн бие даасан сэтгэлгээгүй хүн хүний олз болно. Ээж аавынхаа, найзынхаа, арх ууй гэхтэн арх ууй гэдэг. Өөрийн гэсэн шийдвэргүй хүн хүний олз болно. Гэхдээ тийм биз дээ. Хүний мөнгө болно. Тэ? Өөрийн гэсэн тарих байхгүй. Чи өөрийнхөө ярьдаг юмныхаа эсрэг юм хийдэг үү? Хийхгүй шүү дээ. Хийдэг. Яагаад? Би өөрийнхөө ярьдаг юмныхаа ч эсрэг юм хийдэг. Тэр нь мөнх бус юм чинь. Ойлгосноо? Гэхдээ чи дандаа тийм байна гэж байхгүй шүү дээ. Хүн чи өөрийнхөө ярьдаг юмныхаа эсрэг хий. Би өөрийнхөө ярьдаг юмныхаа эсрэг ч юм хийн. Гэхдээ миний хандлага бол ярьдаг юмныхаа төлөө зүтгэх байхгүй. Тэгээ яг тэрийгээ би үлдэж харуулах байхгүй. Гэхдээ би ярьдаг юмныхаа эсрэг чи хийж штэ. Одоо тэ хизээч 6 цагаас хойш хоол идэхгүй хичээл идэж явах жишээтэй те. Ийш тунтах хэрэгтэй гэж би ярьж ин те. Гэтэл өөрөө ингээл 1 цагт 2 цагт унтчих жишээтэй. Гэхдээ энэ байжлага болж штэ. Энийг хэлж байгаа штэ. Тэ англи хэлийг ингэж сурдаг гэсэн өдөр болгон хичээх хэрэгтэй гэнгүүт өөрөө хичээхгүй байж байгаа жишээтэй те. Иймэрхүү юмнууд байна. Гэхдээ хандлага тэр зүг рүү байгаа байхгүй. Зөв байгаа байхгүй. Тэрийг хэлдэг байгаа байхгүй. Тэгэхээр өөрийн гэсэн толгойтой бие даасан хүн болгоход тэр таны хүүч нь аль хэдийн ном уншаад тэр гоё хандлагыг сурж ир гэсэн. Хүнээр толгоогоо мэдүүлэхгүй, хүний олз болохгүй, хүний цамц болохгүй, хүний өмд болохгүй, хүний аймс болохгүй гэсэн. Өөрийн гэсэн шийдвэртэй ирэх хүн болно гэсэн. Хүний пип болохгүй. Тэг яг хүн. За. Одоо таны нөгөө нэг мөнгө бол одоо хоромхон зүрийн зүйлээ. Энэ бол баян гэсэн зүйл. Амьдрал амархан байна гэсэн зүйл биш шүү гэдэг нэг юм ишлэл явж илээ л дээ. Тэрнээс харахад би бас ингэ бодсон. Илон Маск дээр бас сүүлийн үед аягүй яриад байгаа. Дэлхийд дээр мөнгө тоолдог мөнгө байх болно.
За. Тэ? Бүх зүйлүүд одоо ингээд өөр крипто одоо юу гэдэг ингээд хэлбэрлүү шилжээд алга болно. Эцсийн түвшинд химэл оюун ухаан супер болох гэдэг. За тэгээ энэ химэл оюун ухаан дээр гарч ирж байгаа нийгэм дээр одоо бидний энэ хүүхдүүд яах вэ? Тэгээ мөнгө байхгүй бид нар мөнгөний өнөөс гүгээд байдаг те. Мөнгө нь байхгүй болох гэж. Тоолдог мөнгө байхгүй. Тэгвэл бид нар юуны төлөө амьдрах? Цааш та. Чи тэгээ юу тоолдог мөнгө байхгүй ч гэсэн чи крипто мөнгө болно шүү дээ. Ямар нэгэн солилцооны шилжиж мөнгөний түүх чи өөрөө тэгэл би хиний өмдийг өөрийнхөө гуталтаа сольж л эхэлсэн түүх шүү дээ. Тэгээд тэр чин тэгээд түүх нь өөрөө тим юм чин солилцооны хэрэгсэл буюу тэрийг сольдог хэрэгсэл биткойн ч юм уу ямар нэг юм гарч ирэх байхгүй хүн хоорондын энергийн солилцоо шүү дээ энэ хэрэгсэл. Тэгээд тэр нэг юм нь байж л байгаа шүү дээ. Гэхдээ асуулт юу гинэ? Элон Маск юу гэсэн гинэ? Юу гэдэг яаж амьдрах юм гэдэг. Тий. Тэгэд бүх юм ингээ өөрчлөгдөнө. Хавраа ертөнцийн ингээд нөө мөнгө одоо та нар ингээ мөнгө ингээд хавраагаал одоо тэрнийхэн хойноос ингээд тий энэ ингээд байхгүй. Зөв шүү дээ. Зөв юм байна. Энэ нэраа зоосны нөхөр хорвоог харуул зовно гэж үг байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр Элон Маск бол хэзээ зоосны нөхөр бизнесийг хараагүй байхгүй. Зүгээр л асуудлыг шийдээд хүмүүсийн мөрөөдлийг шийдэх гэсэн байхгүй. Бүр асуудлыг шийдэг хамгийн амар нь хүмүүсийн мөрөөдлийг шийдсэн цаачаа. Өөр гариг руу очих нүсэх мөрөөдлийг шийдэхээр тасар их мөнгө олчиж байгаа байхгүй. Тэгээ нэгэнд өөрийгөө брэнд болгоод нэг Т үсэг 50 гутлаа. Тэрийг Т үсгээр зарж эхэлсэн шүү дээ. Өөрийгөө брэнд болгоод яагаад гэвэл бизнес эрхлэгч хүний асуудлыг шийддэг байсан бол Элон Маск яагаад дэлхийн номер 1 бизнесмен болсон гэхээр хүмүүсийн мөрөөдлийг шийдсэн байхгүй. Сарлуу нисий, ангараг руу юу илээ нэг юм руу нисий гэхэд нь тэрлүүн хөргөж өгдөг юмыг хийцсэн байхгүй. За тэгээ өөрийгөө брэнд болгосон. Одоо тэгээд Элон Маск юу ч ярьсан энэ хүн төрлөختөө 99 хүн тэнэг юм чи угаасаа тэгээд тэр нэг тэнэг юмыг ярьсан ч гэл ингээл ерөөс энэ л үний ярьж чинь ястаа бүгд бусд нь бүгд худлаа ярьж чинь би бол худлаа ярьж чинь энэ яг үний ярьж байгаа баг. Гэтэл тэгэл явж байгаа шүү дээ. Гэхдээ тэр хүн яагаад тэгэхээр тэр хүн хүмүүсийн мөрөөдлийг шийдсэн учраас өөрийгөө од болгож брэнд болгож чадсан байхгүй. Тэгээ тэр хүн одоо юу ч хийсэн тэр гар утсан уусаа хятад гар утас ч гэсэн iPhone бүгд л үүргээ гүйцэтгэдэг шүү дээ. Та одоо хүүхдтэй юу? Байлгүй. Хэд хүүхдтэй? 10 хүүхдтэй. 4 хүүхдтэй. 4 хүүхдтэй. Вау. Аха. Алдар тав ба шүү дээ. Та одоо жишээлбэл хүүхдүүдийн ирээдүйд мэдээ санаа зовж байгаа шүү дээ. За манай хүүхдүүд энэ эргэж байгаа нийгэм дээр яаж гарч ирэх вэ? Яаж хөлөө болох вэ? Би санаа зовхгүй байна. Би даа гэж хэлдэг тэгэл болоо. Би даа гэж хэлчээ тэрний хойноос одоо сургаж байгаа зүйл. Гэхдээ сурах шүү дээ. Сурах шүү дээ. Одоо хичээлээ хийж гин, урьдчилан тоогоо хийж гин, англи хэлээ сурж гин, бие дааж сурж гин. Тэ? Өөрөө хоолоо идэж сурж гин, өөрөө хоолоо хийж сурж гин. Өөрөө гараад автобусандаа сууж явж сурж гин. Өөрөө гоё машин тэргээ барьж сурах хэрэгтэй. Бүхэл юмыг бие дааж сурах хэрэгтэй. Юунд нь санаа зовд ирээдүй Адларын сэтгэл зүйч нь тэр шүү дээ. Ирээдүй гэж байхгүй өнгөрсөн гэж байхгүй. Одоо тэр. Энэ одоо тэр л тэг дасгал хийж сурж гин. Бясалгал хийж сурж гин. Гэхдээ юунд нь санаа зовд юм бэ? Тэр чинь бүгд надаас тусдаа бие даасан сайхан хүмүүс юм байгаа зү. Тэр хүмүүсийг хүндэтгэх хэрэгтэй шүү дээ. Юунд нь санаа зовоод байгаа ирээдүйдээ тэр та нарын өөр хүүхдүүдэд санаа зов гэж Элон Маск хэлсэн юм уу? Бити тэнэгт гэж хэлдэг гэж байна. Тэр чинь болох юм болдгоороо болж л таараа тэр. Тэгээ би хамгийн гол нь бие дагаад өөрийнхөө урд хурд ажлаа хийгээ сурчих хэрэгтэй байхгүй. Одоо ингээд эцэг эхчүүд манай хүүхд өсөлтийн насн дээр явж надад тулдаа л ингэж ярьдаг штеп. Тэрэн дээр та бол юу гэж боддог вэ? Хин тулдаа. Эцэг эхчүүд хүүхдтэйгэл тулдаад байна л да. Гэхдээ өөрийнхөө хүснээр байлгах гэдэг. Аха. Тэгэл загнах үед нь загнаж, тайрлах үед нь хайрлаа, тачираад өнсөх үед нь өнсөөл. Хайрлах үед нь хайрлаа, загнах үед нь загнаал. Тэгэл ерөнхийд нь биеийн талхал та тэгэл болоо. Нууц нь тэр. Өөртөө ч гэсэн бие да. Эцэгчүүд. Тэгээд утаснасаа салд сурал та. Би ч гэсэн утаснасаа салах гэдэг үзчихлээ шүү дээ. Гэл нэг ингээл гоё юм үзэл те. Рил үзэл, насагийн рилийг үзэл, ганс коуч рилийг үзэл тэгэл ингээд сууж байгаа шүү дээ. Гэтэ миний рилийг бол үзэж болно шүү. Би бол амьдралтай юм ярьдаг. Хүнд хэрэгтэй юм ярьдаг. Тэгээд бие да гэж ярьдаг би. Өөрийнхөө биеийг да гэж ярьдаг. Бие да гэдэг үгэн дотор асар том утга байгаа. Хүн бүхнээс хараад байгаа бойл гэж байгаа. Эхнэрээсээ нөхрөөсөө. Зүрх сэтгэл чинь хаашаа явж гин. Дасгалаа хэмээр байгаа бол тэр дасгал руугаа яв. Тэ? Бясалгал хэмээр байгаа бол бясалгал руугаа яв. Дотоод ертөнц рүүгээ өнгөмөр байгаа бол
дотоод ертөнц рүүгээ өнгөе. Ажлаа ямаар бол ажлаа хий. Гэрэл рүүгээ явж хүүхдүүдтэйгээ тогломоор бол хүүхдүүдтэйгээ тоглол. Тэгвэл мөнгө гэд ингээд хар чинь. Ядарч штэ энэ монголчууд ч бүгдээрээ. Надад ярьж ирж байгаа зовлон бүгд дандаа мөнгөтэй холбоотой асуудал. Зүгээр сайхан амьдрал та тий. Зүгээр байж чадах болсон гэдэг шүү дээ. Одоо орч үед зүгээр суугаад ингэж байж чадахгүй. Цаавал нэг юм ингэн эсвэл нэг юм бодно тий. Тэг зөв зүгээр юу ч бодохгүй ингээд Канада гэж бичсэн байна. Энэ ямар гоё гэрэл ингээд сууж чадах болсон гэсэн шүү дээ. Яг одоо цаг дээр байхгүй нэ бид нар. Бид нар ерэн чадхаас тэрийг хүчээр хийдэг зүйл нь бол дасгал байхгүй. Нэг ч гэсэн тэрэг болоос. Яг тэр утгаараа л подкаст эхлүүлсэн. Зөв яг зөв. Хин нэгэнд нь хүч өгөөсэй. Нэг жоохон хүн болгоод одоо амьдрал дээр нийгэмдэр айгүй хар бараа маш олон зүйлүүд байна. Тэгээд айгүй тийм шантардаг, цуцдаг, сэтгэл санаагаараа ундаг ийм тохиолдол зөндөө байд юм. Тэрэн дээр жоохон ч гэсэн гал нэмчээ. Энд хүн ийм байгаа юм шүү дээ. Энэ хүн бас ингэцэл юм байна. Тэгээ гараад ирсэн юм шүү. За би ч гэсэн ингээд ингэхийг ингээд авчаасаа хэлж хүсэж байгаа. Би ч гэсэн би яагаад стрессийн талаар заагаад байгаа гэхээр стрессийн өөрөө хийдэг хүн байхгүй. Гэтэ стрессийг зөв юмд хийн, буруу юмд хийн гэж байна шүү дээ. Ажил үйлэн дээр л стресс хийн шүү дээ. Амьдралынхаа зорилгын төлөө хүн стресс хийн шүү дээ, тий. Тэгэл нэг стресстэд бууралдаж байгаа нь буруу гэсэн үг биш. Бид нар стрессээ яг зөв цагт нь унтраагаа зорчих хэрэгтэй. Тэгэл болоо. Зөв цагт нь унтраадаг аргуудын дадал болгочих. Тий, тэгэл болоо. Хизээ амьсгаагаа төгчих юм. Хизээ бясалгал хийх юм. Хизээ ганцаараа зүгээр алхах юм. Хизээ уцаа 0-20-нд тавиад ганцаараа ингээд уйтгарлах юм. Хизээ найз нартайгаа уулзах юм. Тэгэл нэг хідэн нарийн нандин юмнуудыг ойлгоод сурчих. Тий. Тэгэхээр хүн өөрийгөө нэг ойлгоод ирэн дээ хийнда. Хамгийн түрүүнд одоо medication буюу ингээд энэ эмчилгээний аргыг хамгийн ингээд нэг наацах жижиг аргыг та жишээд байна. Meditation эмчилгээ биш. Meditation бүр эмчилгээ биш. Зүгээр бидний бүр амьдралын лайфстайлын бүр дадал зуршил 0 ороод бийцэхтэй адилхан, өглөөний цай уухтай адилхан, ус уухтай адилхан болно шүү. 2050 он гэхэд бясалгал хийж чадахгүй, амьдарч чадахгүй бол. Тэгээ энэ 90 нэрэг, эмгтээчүүд мөртлөө 90 нэрэгтэй болцсон шүү дээ. Мөнгө яана гэсээр гад яанагаа дуудсараад 90 нэрэг. Энд чинь асуудлыг шийддэг нэрэг чи 90 нэрэг байхгүй. Ингээд гоё ингээд суугаад, бодоод ингээ хоолоо хийгээд ингээ одоо цагт үйлдэл идэх чи эм энерги байхгүй. Тэгэхээр энэ бясалгал чи хүний эм энерги рүү татдаг байхгүй. Одоо эмэгтэй хүмүүс нь хүртэл 80% нэр энерги болцсон явж шít. Нэг юм ярахаар сөрөг. Энэ чинь уур үйлдэл гэдэг чи эр энергиуд байхгүй. Мэдээж уур үйлдэл энэ хөдөлмөрч байдал энэ эр энергиуд ч юм бол энэ хүн яг гараараа юм хийдэг юмнууд ч юм бол аюу сайн. Гэхдээ бид нар ингээд энэ их галзуурал дотор ч энэ жоохон бясалгал хийхгүй болохгүй байна. Тэгээд тэр нь эмчилгээ биш. Яг л нэг өглөөний цайтай адилхан, устай адилхан, уух хөстэй адилхан тийм зүйл болоод ирцэн алид явж ийн 2050 он гэхэд бясалгал хийж чадахгүй, амьдарч чадахгүй хэмжээнд хүрнэ. Бүр нэг галзууралд орцсон юм шиг хагас галзуу одоо тэгээд нэрийн дөрөвдөд яг нэг олон даагчтай хүн тэнд нэг эрүүл галзуу мэддэхгүй тэгээд юм хийгээд байгаа зү. Нэрийн дурдаагүй зү би. Тий. Тэгээд тийм. Тэгээд тэр хүн чинь тэгээд өөртөө зүгээр байна. Тэгэл ямар ч байсан болж байна. Гэхдээ хамгийн гол нь тэрийг үзээд байгаа хүмүүсийг яриад нь шүү дээ би. Бити сошиал үзээдэй л гэдэг юм яриад байгаа болохоос тэр хүн юугаа хийн үү өстэй зүгээр бит хоёр юу ярина уу хин заах юм. Бит хоёрыг хин заах юм яли. Хинч заахгүй л байхгүй. Тэ? Бит хоёр буруу юм яриаггүй. Хүний дотоод ертөнцийг ярьж байна. Тэгээд тэр бясалгалыг чинь хөөе цагаан халаад нөмрөөд лаасаагаад гэж сууж хийдэг юм шүү. Зүгээр машиндаа сууж байгаа яг ингэж сууж байгаа л ингээл сичтэй аюу амархан. Тэгээ манай монголчууд би одоо тэгэл бодлоо л да таны хэлэхээр бид нар чинь нөгөө нэг бүр дээр үеэс ахуулаад дайм байлдаанаар л явцсан усууд шүү дээ. Үнс угсаагаар ярихад. Тэгвэл айл хэзээний манай эмэгтэйчүүд чинь тэр чигээрээ нөгөө нэг хойдлоо дандаа хамгаалаад бүх юмдаа яана гэж орсоор хагаад бүр хичнээн 100 одоо жилийн өмнөөс ахуулаад ирсэн юм уу? Тэд нар чинь дээлээ ойдог байсан байхгүй юу? Ааруулаа хийдэг байсан байхгүй юу? Үхрээ саадаг байсан байхгүй юу? Бүгд бясалгал байхгүй юу? Дандаа одоо цагийн үйлдэлүүд. Одоо та нар өглөө босоод үхрээ сааж гин үү? Дээлээ ойж гин үү? Арцаа чанж гин үү? Сүгээ хөөрүүлж гин үү? Бүгд бясалгал. Тэгээд ар гэр дотор ингээд гэр дотор амар амгалаа. Биднэрт одоо гараал мөнгө
гараал ажил, гараал атаархал, гараал уур, гараал төгжрөл гэдэг ийм байгаад нь штэ. Тэр энэ дунд яаж амьдрах аргыг чинь хэлж байгаа болохоос биш. Тэр үед чинь өөр байсан штэ. Мориндоо мордон, морио архлан тэ ингээд би дор иж хөөж төлөөгөө хагалдаг, усаа авдаг, үхрийнхаа баасыг авдаг. Бас ганц нэг хонь монд явж үдсэн, морь зөр унж давхдаг, уралддаг. Би хүртэл арай гайгүй бас үеийн хүүхд. Одоо гэтэл манай хүүхд бол сайхан нэг өрөөнд дотор л байж байгаа шүү дээ. Яг тийм. Тэгээд эдгээр чинь спортоор хичээлүүлж ингэж амьдралын зовлон сорилт чаленж өгөхгүй болохоор чинь яах юм болж байна? За тэгээд өнөөдрийн подкастаар манай Ганс өхөж орж ирээд маш гоё зүйлүүдийг хэллээ. Энд үнэхээр гол санаа бол ерөн бүх зүйлийн хойно өөрийгөө удирдаа гэдэг бол надад үнэхээр супер гоё мессеж бол үлдлээ. Тэгээд танд бас маш их баярлалаа. Манай үзэгч, сонсогч нарт ч гэсэн одоо энэ мессеж бол хүрсэн байх гэж би найдаж байна. За тэгээд хэрвээ чамд энэ мессеж хүрсэн бол дахиад энийг очих хин нэгэнд нь хүргээд өгөөрэй. Хүргээд үгүй подкаст байлаа. За тэгээд манай дээр хүргээд үгүй подкастын маань орж ирсэн зочин болгон дээр бид нэр ингээ хүргээд үгийгээд цагаа авч байгаа. За та ингээд гоё өнөөдөр орсон сэтгэлдээ энэ дээр бас бичээд өгөөч ээ. Тэгээ энэ бас дурсамжтай юу вэ гэхээр дараа жил магадгүй ингээ хоёлаа дахиад жилийн дараа уулзахад тэгээ энэ бас ингээ байдаг нэг ийм зүйл болгож үлдээх гээд бас ингээ гоё мессежээ бас бид нар тайлаач ээ. Одоо бид нар ингээ бүгдөө ингээ бараг жаазлаад үлгөх шахуу болох гэж байгаа. Тэгэхээр хоёлаа энэгээр гоё бас дурсамж түүх бүтээж байна. Та намайг хүргээд өгөх юм уу? Бид хүүхдийг зүгээр л хаалх хүртэл дагуулдаг. Гэвч үнэндээ ирээдүйн зам руу анхны гэрлийг асааж өгдөг. Зарим хүргэлт замын эхлэл байдаг. Мөрөөдөл рүү ойртох зориг хэн нэгний хүргээд өгье гэсэн үгнээс эхэлдэг. Хүмүүр хаа нэгтээ хүрэх гэж яваа. Зарим нь хол, зарим нь ойр. За сайн байна уу? Сайн байна. Хашаа явах уу? Та ийшээ үргээд өгөөч. Харин хэн нэгний хүргэх тэр мөчид бид өөрсдөө ч бас урагшилж байдаг. Хүргэх гэдэг бол зүгчих заах. Нөхөө. Ороо болохоос өмнө найзаараа хүргэж өгөөрэй. Аюулгүй зөв зам руу нэг хүний хөдлөөд буцаад ирэх итгэл юм. Хүмүүр ямар нэг зүйлийг хүлээж байдаг. Мэдлэг, боломж, өргөдөж буй ирээдүй. Амьдрал түүнийг нь хүргэж өгдөг хүмүүсээр урагшилдаг. Хүргээд үгүй подкаст.